Цэцгээ хэвтэрд оруулж улс орноо ороодлуулсан гэж тэд үзэж байгаа юм а. Санал нэгдсэн 109 иргэний нийгмийн байгууллага 10 зүйл бүхий шаардлага гарган засгийн газартаа хүргүүлсэн хариугаа ирэх даваа гарагт авахар төлөвлөжээ. Гэхдээ төрийн ордны гадна очиж хариугаа гэж гуйхгүй гэдээ хэлсэн жигсаал зохион байгуулж дуу хоолойгоо илэрхийлэхээр болсон байна. Энэ сарын 7-ны өдөр буюу эрх даваа гарагийг иргэний нийгмийн байгууллагууд бүх нийтийн үндэсний эсэргүүцлийн өдөр болгон зарлаж байна. Эсэргүүцлийн жагсаал болох гэж байгаатай холбогдуулаад өнөөдөр гамшиг эсрэг үндэсний төвийн зохицуулагч Ганбаатар, гал үндэстэн холбооны гүйцэтгэх захирал Хундаганай, замун Ураангу Монгол хөдөлгөөний идэвхтэн мөн хоёр зэрэг төлөөлөл хэвлэлийн урал хийлээ. За иргэний нийгмийн байгууллагууд засгийн газарт хүргүүлсэн хүний эрх эрхчлөө, эдийн засгийн хямрал, шударга ус байдалтай холбоотой 10 зүйл бүхий шаардлагын хариуг энэ өдөр нэхнэ гэж мөн мэдгдлээ. За Монголдо сайхан амьдрмаар байна чуулганы үеэр ирсэн нийт санал хүсэлтийн дийлэнх нь засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилжээ. Үндэсний эсэргүүцлийн өдөр гэдэг энэ өдрийг 4-р сарын 7-ны өдөр зохион байгуулахар шийдээд нийт ард иргэдтэй уриалж байгаа. Яагаад ийм нэрийг өгсөн, яагаад ийм болсон бэ гэвэл тус чуулганд 109 иргэний нийгмийн байгууллагууд оролцсон байгаа. 109 иргэний нийгмийн байгууллага болгоны төлөөлөл үгээ хэлж саналаа хэлсэн ч гэсэн цаг хугацаа богино өссөн учраас одоо бичгээр биднэрт бусад ирсэн төлөөлөгч нар маань бас өөрсдийн саналаа бас хүргүүлсэн байгаа. Түүн дотроос 70 гаруй хувь нь ерөөсөө дандаа эсэргүүцлийн санал санаачлах гэхээс илүү төр засгийн алдаатай бодлогын эсэргүүцсэн шүүмжлэлүүд байсан. За энэ өнөөгийн засгийн газар бол урд өмнө байсан ямар ч засгийн газраас олон дахин олон тийм хэмжээний зээлийг авсан. Яг тэр хэмжээгээр л одоо улс орны байдлыг тийм дахин одоо бууруулж чадсан. Үүнийг л одоо гол нь эсэргүүцсэн шаардлага тунхагийг бол тэр чуулганаас гаргасан. Тэгээ одоо энэ танхимд одоо яриад суугаад авах шээ. Одоо энэ төв талбай дээр гарч одоо энэ чихэнд үлэрсэн энэ хүмүүст болоод сонсогдол нь одоо чангаар ашиглацгаая. Сонсогдол нь одоо дуу хоолойгоо нэгтгэцгээе. Тэгээд тэр нэгд өдөр 4 сарын 7-ны одоо сайхан өдөр байгаа, үйлс өтгийн өдөр байгаа. Энэ өдөр бол одоо ард олон одоо бүгдээрээ нэгдэж засгийн газарт дуугаа хүргэх цаг болсон. Эсэргүүцлийн жагсаалаар урааны хор хохирлын талаар иргэдэд мэдээлэл өгч, урт нэртэй хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн заалтанд өөрчлөлт оруулах гэж байгаа асуудлын тухай байр сууриа иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлнэ гэлээ. За мөн гал үндэстэн холбооны мөн хоёр тэргүүтэй нөхдийн давж заалдах шатны шүүх хурал болох гэж байгаатай холбогдуулан за тэдгээр залуусын төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ гэж хэлсэн юм а. За гэхдээ эсэргүүцлийн жагсаалыг 50 замаар явуулах нэ. Өнгөрсөн сард хуралдсан үндэсний